Сайн байцгаана надад та бүхэнд би өнөөдөр хошин мэдрэмжтэй байх гэдэг сэдвийн талаар ярьж өгөх болно. Тэгээд хошин мэдрэмжтэй байх гэдэг нь болохоор хэдүүлээ чи ерөнхийдөө бол ингээд битэдийн ингээд суралцаж авах гэж би ингээд сэдв нь болохоор хүмүүстэй хэрхэн зөв харилцан яриа хэр өрнүүлэх гэдэг талаар энэ одоо ингээд ном маань ингээд ярьж байгаа байхгүй юу. Тэгээд хошин мэдрэмжтэй байх нь болохоор бүх амьтдын дотроос инээж чаддаг цар ганц одоо ингээд амтан бол хүн. Тэгээд хүнийг инээлгэх нь ямар ч өвчин гэдгээ чаддаг. Тэгээд дээрэс нь хүнтэй ингээд хөвгөлтэй харилцах юм бол бид бүгд ингээд бас хөвгөлтэй ингэж байснараа харилцаа ингээд улам дотно. Тэгээд бас ингээд удаан үргэлжлүүлэхэд тэгээд бас сонирхолтой ингээд байлгахад ингээд ер нь бол хөвгөлтэй байх нь ингээд ер нь бол хүмүүсийн харилцаанд маш сайн ингээд нөлөөлдөг. Тэгээд бас ингээд мэдрэмжтэй байхад ингээд байнга ингээд чи бусдыг инээлгээд байвал найз чинь бас ингээд тодорхой хэмжээгээр чамаас залах нь да. Тийм учраас ингээд яг мэдрэмж яг цаг хугацаагаа тааруулаад яг мэдрэмжтэй байж агаад яг энэ үед ингээд жоохон манай найз ингээд гундуу байна. Яг энэ үед нь ингээд жоохон хажууд нь байгаа түүнийг ингээд сэтгэлээр нь дэмжиж хөөрхөн ингээд инээж баясгах гад ингээд оролдоод үзье гэд бодно гэсэн. Тэгээд мэдрэмжгүй байснараа бид бүгд яах вэ гэхээр ингээд энэ мэдрэмжтэй хошин ингээд хүнийг инээлгэх нь одоо ингээд гоё тийм happy тийм fun ингээд харилцаатай байх нь болохоор яах вэ гэвэл нэг талаараа сайн тал нь болохоор сайн миний ярьсан эсрэгээрээ сөрөг тал нь болохоор ийм яах вэ гэж чи яг ингээд мэдрэмж яг цаг тухайгаа олж чадахгүй мэдрэмжгүйтэй яг ингээд эвгүй эсвэл ингээд бүр тийм үед нь ингээд тийм хөвгөлтэй тийм юм ингээд жок онгоо тэр ярих юм бол тэр үе хүүхдэд ер нь бол тэгж сайнаар тусахгүй. Тийм учраас ингээд сайнаар тусахгүй байх юм бол ер нь бол бид хоёрын ингээд харилцаа муудах тэгээд цаашлаад харилцахгүй болох тэр тал дээр одоо ингээд ер нь бол яг ингээд харилцаа болох тал руугаа жоохон ингээд хандаад эхлэнэ гэсэн үг баггүй юу. Яг цагаа олж бусдыг инээлгэхгүй бол. Тэгээд хошин мэдрэмжтэй байж чадвал хүн болгонд ингээд чамтай харилцахыг хүсдэг болно. Тэгээл үргэлж ингээд ирээд хамтдаа гоё харилцаатай. Тэгээд дээрэс нь ингээд ерөөсөө чамтай ингээд ихэнх цагийг ингээд ярилцаж өнгөрүүлэх дуртай. Ингээд чи одоо тэр хүний ингээд хамгийн сайн найз нь болж чадна гэсэн үг. Тийм учраас бид бүгд хошин мэдрэмжтэй байх тал дээр өөрийгөө жоохон ингээд дайчлаад тэгээд хошин мэдрэмжтэй болж чадах юм бол бид бүгд ингээд бусдтай маш гоё харилцдаг болно. Тэгээд бусдад ч гэсэн ингээд гоё мэдрэмж төрнө. Тэгээд бас хүмүүс чамтай ингээд харилцахыг хүсдэг болно шүү. Тэгээд бид бүгд бусдыг инээлгэхдээ яг мэдрэмжээ олоод яг ингээд мэдрэмжээ тааруулаад яг цаг тухайд нь ингээд яг тааруулаад энэ үед нь ингээд хөвгөлтэй тийм инээдмийн онгоо ч юм уу яриад өгчийгээд яг цагаа тааруулж агаад бусдыг инээлгээрэй. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк доор subscribe хийгээрэй.